За, ер нь бол говийн бүсийн хуралдаан бусад бүсүүдийг бодвол нэлээд онцлог. Яагаад гэвэл Монгол улсын эдийн засгийн гол ачаа нуруундаа өрчөв. Ийм бүс нутаг учраас говийн бүсд бол одоо Монгол улсын засгийн газраас дэвшүүлсэн 14 мега төслийн 60-70% нь яг энэ бүс нутагт хэрэгжиж. Үүгээр говийн бүсийн одоо зөвлөгөөн энд болж байгаа хуралдаан онцлог байгаа. Тэгээ голдуу одоо энийг өнөөдөр тойрч явж байна. Тийм учраас эхний одоо 14 мега төслийн хэрэгжилт өөрөө одоо түрүүчээс ажил хэрэг болоо явж байна. Тухайлбал бид нар одоо 2 хоногийн дараа ганц мод гашуус гойтын хил болголтыг барилгын ажил эхлүүлэх гэж нээлттэй хийж. За хоёр дахь нь бол одоо нэгэн шийдсэн Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцын асуудал барилгын ажил эхлээд явж байна. За 3 дугаарт бол засгийн газраар одоо энтгийн хөнгөлтэй зээлийн 267 сая долларыг баталж өгснөөр нефтийн үйлдвэрийн одоо үйл ажиллагаа хэвийн барилгын ажил ингээ үргэлжлээд бас явагдаж байгаа. Мөн одоо энэ бүс нутагт хамгийн гол шийдэж байгаа зүйл бол одоо юуны нүүрсний одоо цахилгаан станцаас гадна сэргээг тэрчим хүчний асуудал нь томор тавьж байна. Одоо сэргээг тэрчим хүч бол хамгийн боломжтой газар нь орон өмнө судалгаагаар жилдээ бид нар 2.6 гигабайт ийм одоо хэмжээний сэргээг тэрчим хүчийг одоо хийж чадвал урагшаа одоо бид нар өөрсдөө одоо эрчим хүчтэй хомслоосоо гарахаас гадна одоо эрчим хүчийг экспортлох юм боломж олцоо бүрдэн. Ер нь бол хамгийн гол шийдвэрлэх зүйл бол ерөөсөө хүний асуудлыг шийдэх ёстой. Энийг өнөөдөр засгийн газрын хуралдаанд бас оруулна гэсэн бодолтой байгаа. Ер нь говийн бүс өөрөө одоо хүн амд цөөтэй голдуу одоо гаднаас ирж ээлжиж одоо ингээ ажиллаад буцдаг. Тийм учраас энэ нөхцөлийг одоо өөрчлөхийн тулд говийн бүс нутагт бол бид нар арай өөр бодлого хэрэгжүүлж ээж хүнээ одоо олон болгох ийм асуудлыг бас ярьж байгаа гэдэг. Ер нь бол нэгдүгээр нефтийн үйлдвэр утга ашигланд ороход одоо 1000 гаруй ажлын байр байна. Улсын хэмжээнд дахиад говийн бүсийн хэмжээнд ямар өөрчлөлтийг авчих гэж та бодож байгаа юм? Миний бие өчигдөр Өмнөгов аймаг дээр ажилласан. Мөн энэ асуудлаар цагаан дэлхийн бомбыг одоо эсэргүүцэж байгаа одоо ард иргэдтэй уулзсан. Тэгээ би хоёр хөл сонголт асуусан. Цагаан дэлхийн бомбыг одоо нээхэд авт зам хийхэд зөвшөөрөх юм уу, төмөр зам барихад зөвшөөрөх юм уу? Энэ шийдлээ та нар гаргаад ирээ. Тэгвэл аль нэгээр нь би шийдэж өгье гэдэг юм асуудлыг тавьсан. Тэгжээж бас энэ чинь улс орнд ер нь бол одоо дэлхийн нийтийн онол байна шүү дээ. Хэн холболтыг сайн хийсэн засгийн газар тэр улс орон хождгиймаа гэдэг. Тэм учраас Параг хаанагийн дэвшүүлсэн холболтын онолыг одоо монголчууд тавал тэр бомб энэ бомб гэхээсээ илүү аль болохоор олон улстай гарцаа нэмэгдүүлвэл Монгол улс хөгжих боломж төртөлнө гэж үзэж байна. 14 мега төслийн 7 Бүсийн хуралдааныг зохион байгуулахын ач холбогдлыг та яг юу гэж харж байгаа вэ? Хариулчихлаа. За манай засгийн газраас бүсийн зөвлөгөөнүүдийг бүс бүсээр зохион байгуулахын шийдвэр гарснаас хойш бол 3 дахь бүсдэрээ хурлаа хийж байна, зөвлөгөөнөө хийж байна. Манай говийн бүсийн зөвлөгөөн бодол маш их онцлог болж байна. За бусад бүсүүдээр өмнөх одоо зөвлөгөө хийсэн бүсүүдээр одоо илүү шууд ийм эдийн засгийн интеграци бүтээн байгуулалт төсөв хөрөнгө оруулалт гэдэг ингэж ярьж байсан бол манай говь бодол эхлээд иргэд говийн хүн гэдэг тэр сэтгэлгээгээ суулгая гэдэг чиглэл рүүгээ их анхаарч байна. Өнөөдөр одоо хамгийн их баярлж байгаа зүйл бол говийнхан нийлээд говийн бүсийн дуутай болсон байна. Зөвлөгөөнийг одоо говийн бүсийн дуугаар эхлүүллээ. Өмнө говийн ямар нэгэн дуу, дорн говийн ямар нэгэн дуугаар эхлүүлсэнгүү говийн бүсийн өөрийн одоо дуутай болцгооц манай бүсийн урлагийнхан маань ийм дуутай эхлүүллээ. За хоёрдугаарт одоо энэ бусад бүсүүдээр одоо ер нь одоо хуулиараа тийм юутай явсан журмаараа бүсийн дарга нарыг ээлжилж явъя гэж ингэж ярьж ирсэн. Шийдэж ингэж явж байгаа. Гэтэл одоо манай саяын хурал дээр манай панел дээр бол юу гэж ярьж байна гэхээр ерөөсөө
тогтмол ийм удирдлагатай болъё бүсээн. За ингэж явах юм бол илүү үр дүнтэй болно гэж ярьж байна. За 3 дахь нэг онцлог бол говийн бус бол төсөл хөтөлбөрүүдэд өөрсдөө санхүүжүүлээд явах боломжтой. Заавал одоо улсын төсөв харах шаардлага байхгүй. Амнатын татвар за бусад өөр одоо орон нутгад орж иж байгаа татваруудаас төсөл хөтөлбөрөөр хэрэгжүүлээд явъя. Дээр нь ер нь одоо говийн бүст хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг зөвхөн тендерээр биш, улсын төсвөөр биш, бусад их үүсвэрээр, бусад хэлбэрээр хийх тэр эрхийг л нээж өгөөч. Тэрнээс бол одоо засгийн газрыг ийм юм хийж өг, тийм хийж өг гэж ярихгүй байя гэж ингэж ярьж байгаа нь бол манай говийн бүсийн одоо онцлог байлаа. Зөвлөгөө хийхин ерөөсөн утга нь юу вэ гэхээр үнэхээр одоо энэ бүсчилсэн нэгдэх тэр л одоо ажлыг илүү одоо төрөвчлөх тэр ажилд бол тустай саналууд гарч байна. Одоо энэс хойш хэдүүлээ орон говийн хүн гэж ярьж байгаа болио, өмнө говийн хүн гэж ярьж байгаа болио, дунд говийнх гэж ярьж байгаа болио, говь сүмбэрийнх гэж ярьж байгаа болио, би говийн хүн гэж ярьж байна. Энэ сэтгэлгээ үнэхээр одоо ингээд сайн хөгжиж ээж энэ бүсчилсэн хөгжил одоо жинхэнэ утгаараа явах юм байна. Тэгээд энэ талаар бол манай говийн бүсийнхэн бол хол илүү алхацсан байна гэж ингэж харагдаж байна. Масадад тэгэхээр цаанд илүү уулын боомтыг олон улсын 3 дахь